хэлэх юм байна. За баярлалаа. Асаада баярлалаа. Бүгдээрээ суудлаа эзлээ сууцгаая. Бүгдээрээ эзний үгээр хооллохын тулд хүмүүс мах бодоо хооллохын тулд ширээнд дээр суудаг. Сандал дээр суудаг. Тэгээ утга халуун сэрийгээ бэлддэг. Харин яг одоо энэ цагтод бид яг сэтгэлээ өөрсдийнхөө сүнсийг хүнд бол сүнс байна, оюун ухаан байна, махбод байна. Харин бид махбодоо зөвхөн хоолоо зогсохгүй Библиэлд юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр хүн харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрнаа гэж хэлсэн байна. Амен. Яг энэ цагт сургаал номлол явах чинь үүний өмнө энэ мөсийг хагалахыг хүссэн юм аа. Энэ мөсийг хагалмаар байна. Энэ орчлыг таммаар байна. Таны анхаарлыг татмаар байна. Таны бүх хүсэл сонирхол наашаа байгаасаа гэдгийг үнэхээр уриалмаар байна. Амен. Ингээ бүгдээрээ хамтдаа та нүдэн ханаад хамт залбирахгүй юу? Миний хувьд төлөөлөн залбирч өгье. Та энэ залбиралд яагаад нүдэн ханж байгаа вэ гэхээр би нэгдэж байна. Би нэг байна гэдгээ илэрхийлж байгаа зүйл байна. Ингээд бүгдээ залбирцгаая. Эзэн минь танд баярлалаа. Дэлхийд даяар өнөөдөр Европ, Аз, Африк, Америк, Австрали эзэн та хараалыг өөр дээрээ хүн төрлөختний хараалыг өөр дээрээ авч. Үнэхээр нүцгнээр тэр модон дээр хараал болгон цовдлогдоод дараа нь 3 хоногийн дотор та хадан булшинд байж үхлийг ялан амилсан эзэн билээ. Энэ өдрийг бид үнэхээр тэмдэглэж байна. Бид санан дурсаж байна. Бидний амьдралын эзэн болсон эзэн бол үхлийг ялсан юм байна. Эдгийг бид үнэхээр хамтаараа, чуулганаараа Монгол ахан дүүсээрээ хамтдаа энэ газар нэгдээд таны өргөөнд нэгдээд тэмдэглэж байна эзэн. Эзэн минь яг одоо үгийн цаг байна. Энэ үгийн цагийг та өөрийн ариун сүнсээр энэ цугааг хүн нэг бүрийг тэр үгийг хүлээж авахын тулд та сүнсээр тэдний дотор дүүж өгөөч гэж танаас хүсэж байна. Ойлголтыг өгөөрэй эзэн минь. Ухаарлыг өгөөрэй. Хүн хаанаас эхэлж хаашаа явж хаана хүрэх вэ гэдгийг мэдүүлэх цаг байх болтугай. Таны дотор амьдралынхаа өдөр хоног он жилүүдийг үр жимс ариунтай, ургац ариунтай. Үнэхээр тэд маш үр өгөөжтэй амьдралаар амьдрах болтугай. Энэ цаг таны хүний төлөө залбирч байна. Таны хүн үгийг өөрчлөн ирсэн байна. Тэрхүү үгээр хооллох энэ цагийг та өөрийн нэрээр өрөөж өгөөч. Үнэхээр ариун сүнс та хамт байж бидэнд заах болтугай. Биднийг чиглүүлэх болтугай. Бидэнд хэрхэн та ирснийг, хэрхэн бидний төлөө гайхамшигтай агуу ажлыг хийгээ зогсохгүй өөрт нь итгэдэг хүмүүст ямар агуу үүрэг даалгаврыг өгөөд явсан бэ гэдгийг сонсох цаг байна. Эзэн та хамт байж өгөөрэй. Ингээд эзэн Есүсийн нэрээр бүгдээрээ нэгэн дуугаар амен хэмээн хүлээх ахгүй юу? Амен. За бүгдээрээ Унгар улсаас ирсэн пастор Мариусигээ, Өрмийн улсаас ирсэн пастор Мариусигээ дахин угтан авцгаая. Бүгдээрээ халуун халуунаас угтан авцгаая. Jesus amilsin. Amen. I like it. Би энэ үгэнд маш их дуртай гэж. First of all, greetings from my wife. Юуны түрүүн манай эхнэр мэд намжуулсан шүү гэж хэлмээр байна. She wanted to be here Тэгээ надтай хамт энд ирэхийг хүссэн. and she wanted to make sure that I bring you greetings from her. Тэгээд очихдоо миний мэндийг заавал дамжуулаарай гэж гуйсан баг. Yesterday, somebody told me, how can you be gone away for Easter from your family? Хин нэгэн хэлсэн та бүхэн амьсны баяр байх чинь гэр бүлээсээ хол хаашаа яагаад явж байгаа юм бэ гэж. You should have been with your family. Гэр бүлтэйгээ байх ёстой биш үү гэж хэлсэн And I баг. told them, I am with my family. Би юу гэсэн бэ? Би гэр бүлтэйгээ байх болно гэж хэлсэн. I am with my family in Ulaanbaatar. Би Улаанбаатарт гэр бүлтэйгээ байна. So
I'm at home, so thank you. Улаанбаатар бол миний гэр орон гэж би бас хэлмээр байна. Баярлалаа. We are celebrating Christ's resurrection. Бид Христийн амьсан тэр баярыг тэмдэглэж байна. And it's such a wonderful day, and especially for your church, for this church. Маш гоё өдөр байна. Гэхдээ өнөөдөр ялангуяа танаа чуулганд энэ чуулганд бас онцгой чухал өдөр байна. Celebrating the resurrection of Jesus Christ Есүс Христ амьсан тэр баярыг тэмдэглээ зогсохгүй. and baptism. Тэгээд баптизмын өдөр, баптизм хийх өдөр. There is no better way to celebrate a resurrection than with a baptism. Амьсан баярыг баптизмаас өөр арга замаар тэмдэглэх илүү гоё баярыг тэмдэглэнэ гэж байх уу гэж. And we will see why. Гэхдээ бид нэр өнөөдөр тэгэх гэж байна. I would like us to read, you can read a passage from Matthew 28, Бид хамтдаа Матай 28 дугаар бүлгээс уншина. from verse 1 through 10. 1-ээс 10 дугаар ишлэлийг уншъя. Амралтын өдрийн дараа 7 хоногийн эхний өдөр үүрээр Магдалин Мария болон нөгөө Мария нар булшиг үзэхээр ирвэ. Харагтун маш хүчтэй газар хөдлөлт болов. Учир нь эзний тэнгэр элч тэнгэрээс буун ирж чулууг зайлуулад дээр нь суужээ. Түүний үзэгдэх төрх аян луга адил хувцс нь цас мэт цагаан байв. Харуулууд түүнээс айн жичирч үхтэл мэт болжээ. Тэгтэл тэнгэрлэгч эмэгтэйчүүдэд "Бүү аа, совдлогдсон Есүсийг хайж бүх чинь мэдэж байна. Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ тэр амьсан. Эрэгтүүн түүний хэвтэж байгаа газрыг үзэгтүүн. Хурдан очиж шав нарт нь тэр үхэгсдээс амилжээ. Харагтун тэр та нараас түрүүнд Галил руу явсан тул та нар тэнд түүнийг харах болно гэж хэл. Үзэгтүүн би та нарт хэллээ гэв. Тэд айдас болон бөөн баяртайгаар булшнаас хурдан зайлж шав нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ. Харагтун Есүс тэднийг тосон ирж "Амар байна уу?" гэхэд тэд дөхөж очиод хөлөөсөн зуурч түүнд мөрөглөө. Тэгээд Есүс тэдэнд "Бүү аа, явж ах дүүст минь Галил руу яв гэж мэдэгд. Тэнд намайг тэд харах болно" гэж айлтлаа. Amen. Hallelujah. Амен. Бурхныг магтъя. I just noticed that you have my name up there. Тэнд миний нэрийг бичсэн байсан уу сая? Yeah, it's wrong. Буруу байна. Why? Яагаад гэж? Because my name is Munku. Миний нэр Мөнхөө. Монгол нэр нь Мөнхөө гэдэг. In Mongolia, it's Munku. Миний монгол нэр Мөнхөө. It's not Marius. Мариус гэж битгий дуудаарай гэж. Yeah. It's fixed. Fixed now. Yeah, no, it's be fixed. Thank you. Баярлалаа. Marla. Yeah. I said that there is no better way to celebrate the resurrection of Jesus Christ than with a Baptist service. Христийн амьсан баярыг баптизмтай тэмдэглэхээс өөр гоё арга зам байхгүй гэж Why? би сая хэлсэн. Why? Яагаад гэж? If the celebration of Jesus' resurrection is the greatest celebration of Christianity, Хэрв Христийн амьсан баярыг тэмдэглэх нь Христ итгэгч хүмүүсийн хувьд хамгийн агуу тэр баяр юм бол so is the baptism for an individual that came to Christ. Христ рүү ирж байгаа хэн нэгэнд баптизмаар дамжин баптизм хийнэ гэдэг нь яг л тийм баяр хөөргийг And chose to believe in Christ. Христэд итгэн гэдэг тэр сонголтыг хийнэ гэдэг бол хамгийн агуу баяр юм. And I want to point out some of the things that suggest this. Би өнөөдөр энэ тухай хэлж байгаа тэр зүйлсүүдийг хуваалцахыг хүсэж байна. Now, Christianity is not about a religion. Христ итгэл гэдэг бол зүгээр нэг шашин биш юм аа. Even though when you speak to people, oh, what religion are you? Хүмүүстэй ярихдаа ч гэсэн чи ямар шашинтай вэ гэж. On the way here, I was in the airport in Istanbul, Би Стамбулд онгоцны буудлын дээр байжсэн. and I was sitting next to one guy, and I noticed we are waiting the same plane for Ulaanbaatar. Би нэг залуутай ингээд зэрэгцээ сууж исэн. Тэгсэн тэр яасан бэхээр Улаанбаатар нисэх онгоцонд бас суухаар бэлдэжсэн. So he asked me where I am from, and I told him I'm from Romania. Тэр юу гэсэн бэхээр за та хаанаас явж байгаа юм бэ гэсэн би Румынаас явж гин гэж хэлсэн. I asked him where he comes from. Чи хаанаас ирсэн бэ гэсэн чинь Obviously, he was from Mongolia, but he was visiting something in Europe, and he was visiting Hungary.
тэр мэдээж нөгөө Монгол хүн байсан. Гэхдээ тэр Европоос наашаа явж исэн. Тэгээд Унгарт наашаага Улаанбаатар руу ирж исэн. And then he asked me, what are you doing in Mongolia? Тэгээ юу гэсэн бэхээр Монголд юу хийх гэж байгаа юм бэ та гэж надаас асуусан. And I said, I'm preaching the gospel of Jesus Christ. Би Есүс Христийн сайн мэдээг номлохоор явж байна гэж хэлсэн. Тунхаглахаар. So he says, oh, you're the Christian religion. Чи тэгвэл Христийн шашинтай юм уу гэж асуусан. I said, yes and no. Тийм гэхдээ үгүй гэж би хэлсэн. I will explain. Би тайлбарыг хэлье. But then I said, what about you? Тэгээ өөрөөс нь чи өөрөө ямар шашинтай юм гэж асуусан. He said, well, in the past we used to be atheists. Би хуучин болвол бид нар бурхангүй үзэлтэн байсан. But after that, it was shaman. Түүний дараа бид нар нөгөө юутай болсон? Бөөм өргөлтөө болсон. But now, Buddhism. Одоо бид нар ихэнх нь буддист болсон гэж хэлсэн. Because it's easier to be a Buddhist Яагаад гэвэл буддист болох нь илүү амархан гэж than хэлсэн. in shamanism. Бөөм өргөлтөн бөө болохоос илүү буддист болох нь илүү амархан гэж хэлсэн. Because in Buddhism, you pay the monkeys. And he's used the word monkeys instead of monks. Окей. Тэр юу pay гэсэн the бэ? monkeys. Тэр юу хэлсэн бэ гэхээр ягаад гэвэл та нар зүгээр буддист ламд мөнгө өгөөл болно гэж хэлсэн. Тэгээ лам гэдэг үг нь англиар monk гэж хэлдэг шүү дээ. Тэрний оронд monkey гэж хэлсэн үг нь өөрөөр хэлбэл сармагчин гэж хэлсэн. So, Ойролцоо yeah, it дуудлага. was in English because it's monk and monkeys. It says, you pay the monkeys and that's it. Тэгээ нөгөө сармагчин мөнгө төлөөл тэгэл болчихно гэж хэлсэн. I was like, what monkeys are you paying? Ямар сармагчин мөнгө төлөх юм болоо гэж бодсон. But then I realized, okay, he was using the plural of monks. Тэгээд юу гэсэн бэ гэхээр нөгөө ламнар гэж хэлхийг одоо сармагчингээ хэлсэн байна гэдгийг ойлгосон тэр үед. And here I said, here comes the difference. За тэгээд энд ялгаа нь энд гарч байгаа. Christianity is not about a religion, but about a person. Христ итгэл бол ямар нэгэн шашин шүтлэг биш. Энэ бол хин нэгэнтэй холбогддог. If someone's Christianity is just a religion, Хэрвээ хин нэгний шашин шүтлэг бол зөвхөн шашин бол then итгэл that үнэмшил means шашин that бол his faith is no different than any other religions. өөрөөр Христ итгэж байна гэж хэлсэн гинэ зүгээр л би шашинд итгэдэг гэж бодож байгаа бол тэр бусад шашингаас ямар ч ялгаагүй байна гэсэн үг. Why? Яагаад гэвэл Because any religion will sell you the illusion of better life, бүх шашингууд яадаг вэ гэхээр чамайг илүү сайн амьдруулах тухай ийм төсөөллийг бий болгож идэг. and the probability of some better afterlife. Тэгээ яадаг вэ гэхээр дараагийн амьдралдаа магадгүй илүү сайхан амьдрна гэдэг тэр магадлалтай шүү гэж хэлдэг. And even Christianity without Jesus is selling the very same thing. Хэрвээ Христ байхгүйгээр та Христ итгэл Христийн шашин гэж ярих юм бол яг үүнтэй адилхан зүйлийг л ярьж гэн гэсэн үг бол. Real Christianity is about one person, and that is the person of Jesus Christ. Hallelujah. Жинхэнэ Христ итгэл гэж юу вэ гэхээр нэг хүний тухай ярьж байгаа тэр бол Есүс Христ юм аа. Take out Jesus out of Christianity and you end up with nothing. Хэрвээ Христ итгэлээс Христийг аваад айчих юм бол юу ч байхгүй гэсэн үг болж байгаа. I'll give you a personal example. За би нэг өөрийн хувийн жишээгээ хэлье. You might think about Europe as a Christian continent, or Romania as a Christian country. Магадгүй та бүхэн тэгж бодож иж болох юм. Европ болвол Христ итгэлтэй одоо төв Румын жишээлбэл Христэд итгэдэг улс орн гэж та нар бодож иж магадгүй. So today is a national holiday in our country. Өнөөдөр ч гэсэн үндэсний баяр болгон манай улсад тэмдэглэж байгаа. Өнөөдөр Everybody is celebrated. бүх хүн баяр тэмдэглэж байгаа. Cities are being decorated. Our city is being decorated for Easter. Бүх хот даяараа амьсан баярын Истер буюу одоо амьс унлаа өндөгний баяр гэж бас нэрлэдэг. Энэ баярын чимэглэлээр чимэглэсэн байна. But you know what you'll find on the streets? You know what you will find on the streets? Тэгээд гудамжаар явал юуг олж харна гэж Instead of seeing some decorations like that, ийм зүйлсүүд харагдахаас илүү you see rabbits and eggs. зүгээр өндөг болон туулаануудыг харах болно. That's no
not Christianity. Энэ ерөөсөө Христ итгэлийг бэлэгдэж харуулж байгаа юм ерөөсөө байхгүй байна. You might have a Christian religion, Бид магадгүй Христийн шашинтай байж магадгүй юм тэр хүмүүс. but that Christian religion has nothing to do with Christianity. Гэхдээ Христ итгэлээс тэд холдсон байна. It's just another religion, just like Buddhism, Islam, and everything else. Буддизм болон исламын шашин болон бусад шашинтай ялгарх юмгүй болсон байна гэсэн үг. I really rejoiced over the song we sang this morning. Өнөөдөр бид хамтдаа эзнийг магтсан тэр дуунуудыг одоо хамтдаа магтах үедээ би маш их гоё байсан. Really deep words, Маш гүнзгий утга учиртай үгс байсан. meaningful words. Утга учиртай тэр үгс байсан. And actually, we could have gone home without the Bible preaching. Магадгүй би номлогүйгээр бүгдээрээ харьцсан ч болохоор тийм үгс байх шиг байсан. There was enough message right in the songs. Тэр дуун дотор хангалттай тэр мессеж буюу үгс явж ирсэн. But all the religions of the world have a figure, a prophet, a great guy. Яг нь бүх шашинд яадаг вэ гэхээр нэг гоё залуу байгаа. Тэгээд нэг утга учир янз бүрийн хэлж байгаа тэр агуулгууд нь байж идэг. But none of them have Jesus. Гэхдээ тэдний дунд Есүс Христ байдаг. And Jesus is not just another great guy. Есүс Христ зүгээр л гоё сайхан тийм залуу бол биш. Jesus is not just another great prophet. Зүгээр нэг гоё иш үзүүлэгч Бурхны тухай ярьж байгаа хин нэгэн биш. Jesus is not just another great preacher Зүгээр гоё номлодог тийм хүн бол байгаагүй. that says wise words. Тэгээд гоё мэрэгэн ухааны гоё үгсийг хэлдэг тийм нэгэн байгаагүй. In Buddhism, you have a lot of wisdom words. Магадгүй буддизмыг харах юм бол маш мэрэгэн ухаантай гоё хүмүүс ухааруулж байгаа ч юм шиг тийм үгсүүдийг та сонсож болох юм. Last October, when I was here with my wife, we visited Terelj. Бид нэр өнгөрсөн оны 10 сард их нэртэйгээ тэрэлжид бид The очсон. monastery there. Тэнд нэг юм буддийн сүм байсан. And all the way up, you read all these wisdom words. Тэгээ дээшиг ингээ тэр сүм рүү ахлах болгонд их мэрэгэн ухааны гоё үгсүүд бичсэн байсан. And we took time to read it. Тэгээ бид нэр яг хуу замдаа яг юу гэж байгаа юм бол гэдээ ингээд бас уншаад явсан. Jesus is not just another wise guy. Есүс Христ зүгээр л ухаантай нэг юм бол биш байсан. He is the Christ. Тэр бол Христ буюу аврагч. Now, let me make a parenthesis. За Let me make a pause here. энд нэг түр завсарлая. Christ is not his surname. Христ бол юу Христ юу гэхээр түүний одоо овгон ч юм уу биш юм. Есүс Христийн. Yeah, it's like you have seen my name, Munku Marius Kichudian. Мөнхөө Мариус Кричердэн ч гэдэг юм уу ийм So тийм that's not his name, Jesus Christos. That's not. his Есүс Христос буюу одоо Христийн Есүс ч гэдэг юм тийм утгатай үг бол биш. name. Christ is not his surname, but is rather a title. Христ гэдэг бол түүний одоо овгон биш харин түүний одоо цол гэж хэлж болох юм. It means the chosen one, Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ бол сонгогдсон нэг юм а гэж хэлдэг. the anointed one, Энэ бол тослогдож томилогдсон нэгэн юм а the гэсэн үг. appointed one, Тэр бол томилогдсон нэгэн гэсэн утгатай. the one with a special call from God. Бурхан онцгойгоор түүнийг нэрлсэн байна. And another word used in the Bible for this is Messiah. Тэгээ өөр In Hebrew. Библи дахин бас хэрэглэгддэг түүнийг еврей хэлээр Месая гэдэг. What бас was he? үг байдаг. Was he chosen for? Энэ юу гэсэн бэхээр юуны төлөө тэр томилогдож тослогдсон юм бэ гэдгийг In Romans chapter 3 verse 23, Ром 3 дугаар бүлгийн 23 дээр we discover a problem. нэг Our асуудлыг problem. бидний нэгэн асуудлыг олж харах боломжтой. The Bible says there, and God says, we have all sinned. Бурхан юу бэ гэхээр энэ 23 дугаар ишлэлдэр бүгд нүгэл үйлдсэн гэсэн байна. And let me tell you something. We did not become sinner because we sin. Юу нэг зүйлийг тайлбарлахад бид нар зүгээр нүгэл үйлдсэн учраас нүгэлтэй болчихж байгаа юм бол биш. We are sinners. That's why we commit sins. Бид нар нүгэлтнүүд тийм учраас нүгэл хийдэг гэсэн үг. We are born in sin. Бид нар нүгэл дотор төрсөн.
Have you noticed that when a child is born, Та нар нэг зүйлийг анзаарсан уу? Хүүхэд төрөх үедээ you don't have to teach him to lie. за түүнд яаж худлаа хэлэх вэ гэж та төрсэн хүүхдэд заадаггүй тийм үү? You have to teach him to tell the truth. Үннийг хэлээрэ гэж заадаг тийм үү? You don't have to teach him to be selfish. Та нар хувиа хичээгээрэ гэж бид нар хэлдэггүй тийм үү? You have to teach him to share. Бусдаа хуваалцдаг байгаараа гэж бид нар заадаг үстэй. All the bad things are coming naturally. Зүгээр л өөрөөрөө тэр муу зүйлсүүдийг өөрөө сурцсан байдаг гаргаж идэг. Every good moral you have to teach him. Гэхдээ дандаа сайн зүйлсүүдийг бид нар заах гэж оролддог тийм үү хүүхдүүд? That's the proof that we are born in sin. Энэ юу гэж юм вэ? Бид нар гим нүгэл дотор төрж байгаа маа гэдгийг. And this is sometimes what the religion says. You become sinner because the way you live. Хүмүүс шашин юу гэдэг вэ гэхээр та нар муу зүйлсүүдийг хийдэг учраас гимтэй нүгэлтэй болж байгаа маа гэж хэлдэг. And maybe because you become a sinner, maybe you can give up your sins. Тэгэд яах вэ гэхээр чи нөгөө нүгэл үйлдэжсэн тэр нүгэл гим нүглээсээ болчих юм бол та нүгэлтэн биш болчихно гэж хэлж. Or fix this problem. Эсвэл энэ асуудлыг ингээд өөрсдөө шийдчих болно But the гэж. reality is that we do not become a sinners because we sin. Үнэн дээр Библи юу гэж хэлдэг вэ гэхээр бид нар нүгэл үйлддэг учраас нүгэлтэн болчихж байгаа гэж хэлдэггүй. We sin because we are sinners, born in sin. Ягаад гэвэл бид нар нүгэл үйлдэж байгаа нь бид нар угаасаа нүгэлтэй төрдөг учраас гэж хэлсэн. And Нүгэлтэн учраас гэсэн. That's a problem that no religion can deal with it. Ийм учраас ямар ч шашин шүтлэг энэ зүйлийг энэ асуудлыг шийдэж чадахгүй юм аа. Because all what a religion can do can improve things, Яадаг вэ гэхээр шашин шүтлэг та нарыг илүү сайн болгоё, илүү гой болгоё л гэж ярьж байгаа. but cannot solve the real problem. Гэхдээ жинхэнэ тэр уг үндэс болсон асуудлыг ерөөсөө шийдэж чаддаггүй. And this is, let me give you an example. When you have a cold flu, За нэг жишээ дурдъя, та магадгүй ханиад туслаа гэж бод. you go to pharmacy Тэгээд эмийн санд очино. and do you have Nurofen? Нурофен буюу одоо халуун бууруулдаг юм байдаг тийм ибупрофен гэдэг. Usually you buy Nurofen at the pharmacy. Халуун бууруулдаг юм аваад тэнд очиж шууд очиод авчдаг. Something about Nurofen. Yeah. When you take Nurofen, you feel better. За тэгээд нөгөө халуун бууруулагч имээ унгууд яадаг вэ? Бие чин дээрдээ явчихдаг тийм үү? But Nurofen does not heal, does not solve the problem. Гэхдээ тэр халуун бууруулагч чи яг тэр өвчнийх нь асуудлыг нь шийдээд байгаа мó? It just diminishes the symptoms. Зүгээр л гарч ирж байгаа тэр шинж тэмдгийг нь дарж өгч идэг тийм үү? The symptoms of the problem. Зүгээр тэр асуудлуудынх нь илэрч гарч байгаа шинж тэмдгийг нь л бууруулж идэг. This is exactly what a religion can do for you. It's Nurofen. Өөрөөр хэлбэл шашин шүтлэг бол яг л ийм зүйлийг хэлж байгаа. Таны халууныг чинь бууруулдаг зүйлсүүдийг л магадгүй шашин шүтлэг амлж чадна. You might feel better, Магадгүй та арай дээр байгаа юм шиг та but мэдэрч your болох. problem is not solved. Гэхдээ таны жинхэнэ асуудал чинь шийдэгдэг байна. That's why, and here is the big difference in Christianity. Тийм We need Jesus. Тийм учраас Христ итгэл гэдэг бол жинхэнэ тэр шийдлийг нь амлж байгаа юм. Бидэнд Есүс Христ хэрэгтэй гэж бидэнд хэлдэг. We read Romans 3:23 where it says that we all have sinned and become short of the glory of God. 23 дугаар Ром 3:23 дээр бүгд нүгэл үйлдсэн тул Бурхны алдар сууд хүрдэггүй гэж хэлсэн. Now look at verse 25 and you have it up there. 25 дугаар ишлэлийн бичигдсэн байна, та хараарай. I will translate directly from Romanian because I don't know what it says there. So, but you can follow. Гэхдээ та би энд Роман за God ordained him, that means Jesus Christ. энд юу гэсэн бэ гэхээр Бурхан түүнийг томилсон юм а гэж хэлсэн. That means appointed him, yeah? He made him the Christ. Бурхан түүнийг Христ болгож томилсон гэж хэлсэн. That by his blood, Тэгээд түүний цусаар by our faith, бидний итгэлээр дамжуулан his justification would be manifested over us. түүний тэр зөв байдал нь биднэрт дамжин ирж So thus overlooking our sins.
Тэгээд бидний гим нүгэлийг цэвэрлж байгаа гэж хэлсэн. We needed a solution, not just symptoms dissolution. Зүгээр л бидний шинж тэмдгийг даран бууруулж идэг зүйл биш. Бидний жинхэнэ асуудлыг шийдэх тэр шийдэл бидэнд хэрэгтэй, тийм үү? We needed someone to take our problem over him. Биднэрт бидний асуудлыг нь аваад өөр дээрээ авах тэр нэгэн хэрэгтэй гэсэн үг. And Jesus, God himself, Есүс Христ тэр өөрөө хүний биеэр ирсэн бурхан эзэн, because he's God manifested in flesh, тэр махан биеэр ирсэн бурхан юм. came down on earth Тэр энэ дэлхий дээр бууж ирээд and was crucified. тэр загалмаа дээр цовдлогдоод Because, as one of your songs says, if I wouldn't been the only one here, сая бидэнд дуудсан би энэ дэлхий дээр цор ганцаар амьдэрсэн ч гэсэн he would have loved me so much that he would come for me. тэр үнэхээр биднийг хайрлсан учраас миний төлөө ирэх байсан юм а гэж бид хамтдаа дуулсан тийм үү? But he came and suffered, laid down his life for you and for me. Тэр ирээд өөрийнхөө амьдралыг бидний төлөө, таны төлөө, миний төлөө үнэхээр өргөсөн юм а. Any religion will tell you, even the so-called Christianity, Христийн шашин гэдэг зүйлс ч гэсэн танд тийм зүйлүүдийг хэлж ээж болох юм. you have to do this, you have to do that, Энийг хийгээрээ тэрийг хийх ёстой, ингэх ёстой гэж. you have to pay here, you have to pay the monkeys. Энэ төлөөрөө энэ нөгөө сармагчнууд төлөөрөө гэж хэлж ээж болох юм. And maybe, Магадгүй that maybe, he says nothing. магадгүй гэж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Maybe, үгүй гэж хэлж байгаа. maybe it's just a polite way to deceive you. Таныг үнэхээр хуурахын тулд хэрэгжиж байгаа тэр магадгүй гэсэн үгс байна гэсэн үг. Тэр шашин дотор. One of my neighbors, his son is a priest, Orthodox priest. Манай хөршүүдийн нэг нь болохоор нөгөө үнэн алдартны шашны ламтан байгаа. And my neighbor is having cancer. Тэгээд тэр is the same guy. And Тэр хүн яасан his бэ? son is a priest. Тэр хүн яасан бэ гэхээр нөгөө So Хор I have a тавьдар neighbor хор тавьдар туссан. that has cancer. Хор тавдартай одоо юутай хөрштэй байсан гэсэн үг. His son is a priest, Orthodox priest. Тэр хөршийнх нь хүүхэд нь үнэн алдартны шашны одоо лам юм байна. And my neighbor is about to die. Тэгээ яасан бэ гэхээр тэр аав нь нас орох гэж байсан. Last week, my wife met his son, the priest. Тэгээд өнгөрсөн 7 хоногт манай эхнэр нөгөө хүүтэй нь уулзсан. Нөгөө ламтантай. And she cares for my neighbor because she's a nurse. She does the injections to him and everything. Манай эхнэр бол нөгөө совилогч байхгүй. Тэгэхээр тийм болохоор нөгөө нэг хөрш хүндээ тариаг нь хийж өгөөд ингээд тусалж ирсэн. So she stopped and talked to the priest, to the son. Тэгээд ингээд хийж байгаа зогсоод нөгөө хүүтэй нь ингээд ярилцсан байна. Манай эхнэр. And she told him, Тэгээд манай эхнэр буюу мөнхөөгийн эхнэр шүү дээ. Тэгээд тэр эхнэр нь юу гэж хэлсэн бэ гэхээр she told him, you have to prepare your father for leaving the world. тэгээ үхээр танаа аав чинь одоо удахгүй явах гэж байна. Тийм болохоор чи одоо бэлдэж эхлэх хэрэгтэй байна гэж хэлсэн баг. And here comes the answer of a priest, of a Christian priest. Нөгөө нэг Христийн шашны буюу одоо үнэн алдартны шашны нөгөө ламтан чинь тэгж хэлсэн баг. How can I do that? Би яаж бэлдэх юм бэ гэж хэлсэн. Said, Харамсалтай байна уу? He said, we have done everything we know to do. Бид өөрийнхөө хийж чадах бүхнийг л хийсэн. But then my wife told him, well, you can tell him that if he is in Christ, he can know where he goes. Тэгээд нөгөө манай эхнэр юу гэж хэлсэн бэ гэхээр чи аавда хэрвээ чи Христ дотор байх юм бол хаашаа явхаа та мэдж байгаа шүү дээ гэж хэлж болох юм гэж. His answer was, but we don't know. Гэтэ бид нар мэдэхгүй штэ хаашаа явж байгаа гэж тэгж хэлсэн баг. See? Сонирн байна уу?
That's a religion for you. Өөрөөр хэлбэл шашин гэдэг зүйлийг эндээс харж болох юм. Without Christ. Христгүйгээр шашин бол юм л. Because when Jesus allowed himself to be killed by the hands of sinful sinners, Христ тэр гим нүгэлтэй хүмүүсийн гарт өөрийнхөө амийг өгснөөрөө he did not die because of that. зүгээр тэр хүмүүст өгөөд тэр хүмүүсээр цовдлуулсан учраас тэр үхсэн юм бол биш. He would have had the power to knock them off. Тэр түүнд үнэндээ хүч байсан. Тэр зүгээр нэг л үг хэлэхэд тэд бүгдийг нь алах боломжтой, өхүүлэх боломжтой. He laid down his life by sinful sinners. Бурхан өөрөө өөрийнхөө амийг Есүс Христ өөрөө амийг тавьж өгсөн ба. And Энэ on the, нүгтэй хүмүүсийн өмнөөс. on the resurrection morning, Тэг амилсан тэр өдөр we read that some women went to Jesus' tomb. саяхан уншсан хэсгээс Есүс Христийн тэр оршуулсан тэр хадан буш руу очсон гэж. And he tells them, Тэгээд тэнд юу гэж хэлсэн бэ гэхээр I know you're looking for Jesus who was crucified. цовдлогдсон Есүсийг хайж байгааг чинь би мэдж байна гэж Тэнгэр хэлж эмгтээчүүд хэлсэн байна. That he becomes the Savior. Тэгээд юу гэхээр тэр амилсан гэж хэлсэн. By his death, he becomes your Savior. Түүнийхээ тэр өөрийнхөө үхлээрээ та нарын аврагч болсон юм а гэж хэлсэн. And his crucifixion is a reality known by humans as well by the angels. Яасан бэхээр түүний тэр загалмай цовдлогдсон үхэл нь зөвхөн хүмүүс тэрийг мэдээ зогсохгүй Тэнгэр элчүүд хүртэл мэдчихсэн. And now, because of that, please look at Romans 3, verse 26. Ром номын 3 дугаар бүлгийн 26-ыг харъя. Because of what he has done, now he counts as righteousness the one who believes in Jesus. Энэ юу гэсэн бэхээр эдүгээ цагт өөрийнхөө зөвийг илэрхийлэх мөн Есүст итгэгчдийг зөвтгөхийн тулд гэж хэлсэн байна. There is a big difference between the person in verse 23, 23 дугаар ишлэлээр хэлэгдсэн тэр хүн sinners separated from God, Бурханаас салгагдсан, тусгаарлагдсан тэр гимт нүгэлт хүмүүс, and the person in verse 26, 26 дугаар ишлэлээр хэлсэн зөвтгөгдсөн Есүст итгэгч хүмүүсийн хооронд маш их ялгаа байна. who is counted now as righteous because he believes in Jesus. 26 дугаар ишлэлээр Есүс Христэд итгэж байгаа учраас зөв болсон юм аа, зөв хэмээн тооцогдсон юм аа гэсэн. Amen. Амен. No matter what you do, listen to me. За намайг маш анхааралтай сонсоорой. No matter what you do, Та юу ч хийсэн бэ? Хийсэн байж болно. your eternal faith is not determined about what you do. Таны Бурханд итгэл чинь хийж байгаа зүйлсийг чинь шууд again please. Is not determined by what you do, Хийж байгаа зүйлээр чинь таны итгэл шууд тодорхойлогддог юм биш ээ. but is determined by whom you believe in. Та хүнд итгэж байгаа гэдгээс чинь түүнээс чинь шалтгаалдаг юм аа. If you Тэр believe, таныг тодорхойлж өгд юм аа гэж. and then Christianity is about the risen Jesus. Христ итгэл болвол амилсан Есүсийн тухай юм. That's another big difference between any other religions. Та ямар ч шашинтай харьцуулсан энэ шал өөр ойлголт. All the leaders of every religions are dead. Бүх шашны одоо толгойлогч нь ихлүүлсэн хүмүүс нь бүгд үгсэн баг. But Jesus is alive. Харин Христ амьд юм аа. Есүс амьд юм аа. Jesus is alive. Есүс амьд байна. And because he is alive, Тэр амьд байгаа учраас he's not considered just my savior, тэр зүгээр л биднийг аварсан нэгэн гэж зөвхөн дуудагдаа зогсохгүй. he's considered now the giver of eternal life. Тэгээд юу гэж хэлэгддэг вэ гэхээр тэр мөнхийн амийг өгөгч тэр нэгэн юм аа гэж хэлж байгаа. And this is such a great picture. Энэ маш гайхамшигтай дүр зураг байна. Think of this. If Jesus would have died, Хэрвээ Христ үхээд, Есүс үхээд thus he became your savior. тэгээд таны аврагч нь болчоод And
you believe in his death, accept his death, Зүгээр за түүний үхлийг нь хүлээн зөвшөөрлөө. and you are saved. Тэгээд та аврагдсан гэсэн үг. So you're considered righteous, as it says here. Тэгээд энд хэлэгдсэн та зөв гэж. But he's not alive Хэрвээ тэр амьд биш байх юм бол because амьлаагүй бол he was not alive, he would not have the power to raise me. тэгээ биднийг ч ихсэн амьлуулах боломж байхгүй тийм үү? What would you have been? What would you have been if that would be the case? Хэрвээ ийм байсан бол бид нар ямар харамсалтай байх вэ? A dead, saved person. Үхсэн гэхдээ зөв гэж хэлэгдэж байгаа тэр нэг нь л болоод хоцрон. Yeah? Зөв гэхдээ үхэн гэж. But because he is alive, Тэр амьд учраас he rose from the dead, тэр үхлээс амьдсан учраас he has now the power not just to save me, тэр зүгээр биднийг авраад зогсохгүй but to give me the eternal life. бидэнд мөнхийн амийг өгөх чадaltaй нэг юм. So now I'm not just saved, Тэр зүгээр авраад зогсохгүй. I'm not just righteous, Би зүгээр зөв гэж тооцогдоод зогсохгүй. but I am righteous for eternity in God, with God. Би Бурхны дотор Бурхантай хамт мөнхөд зөв ба амьд гэж тооцогдно гэсэн үг. 1 Peter 1:3. 1-р Петр номын 1-3. Please. Эзэн Есүс Христийн маань Бурхан ба эцэг магтагдах болтугай. Учир нь Бурхан өөрийн агуу өршөөлөөр үхэгсдээс амьсан Есүс Христийн амьлалаар биднийг амьд найдвар өгөөд мөхөшгүй бузартаагүй алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өв рүү өвөөд дахин төрүүлсэн. Amen. Because his resurrection, we are begotten a living hope. Түүний амьлалаар Есүс Христийн амьлалаар бид амьд найдвартай болсон гэж хэлсэн. Something else that has happened at the resurrection. Why did Jesus have to be resurrected and show himself to people? Тэгээ яасан бэ гэхээр тэр амьлаа зогсгүй хүмүүст харуулсан. And we are getting closer to see the connection between his resurrection and baptism. Тэгээ яах вэ гэхээр бид нар баптизм болон түүний амьлалтай холбоотой тэр зүйлсүүдийг олж харах боломжтой. In Romans chapter 1 verse 4, Ром номын 1-ийн 4 you don't дээр have to- I'll just say something that says there. He says that his resurrection is a powerful proof that he is the Son of God. түүний амьлалт нь юу гэж хэлж байгаа юм бэхээр ямар утгатай зүйл бичигдсэн бэхээр түүний амьлалт нь тэр Есүс Христ бол Бурхны хүү юм а гэдгийг одоо баталж байгаа юм а гэж хэлсэн байна. See, he had to come alive, Тэр амьлаа зогсохгүй. and not only to come alive and go straight to heaven, Тэгээ шууд одоо Бурхны орн руу яваад зогсохгүй. but he spent it some more time on earth Гэхдээ тэр яасан бэхээр шууд явчаагүй тэр энэ дэлхий дээр тодорхой хугацаанд байгаад to be the proof that he is the Son of God by би his бол resurrection. Бурхны хүү мөн юм а гэдгийг өөрийнхөө амьлтыг хүмүүст харуулсан баг. And here is the first connection between baptism and resurrection. Or the resurrection and baptism. Тэгээ амьлал ба баптизмтай холбоотой эхний тэр холбоосыг бид эндээс харж болно. Baptism is the proof that you became the Son of God. Баптизм юу вэ гэхээр та Бурхны хүү болсон юм а гэдгийг баталж харуулж байгаа тэр зүйл. And I want to point something. За нэг зүйлийг би ярив. When we read the story of resurrection, Хэрвээ бидний амьлсан тэр Библи дээрээс бид Есүс Христийн амьлсан тэр түүхийг уншиж явах үед we read about the women that went and about to the tomb. тэгээд эмэгтэйчүүд түүний тэр тавигдсан тэр булш руу очих үед And an angel rolled away the stone. тэгээ аль хэдийн одоо Бурхны тэнгэр элч түүний тэр чулууг тагалсан чулууг зайлуулад I want to point out something. That Jesus was not resurrected when the angel rolled the stone. нөгөө тэнгэр элч
тэр чулууг зайлуулах үед амьлсан юм бол биш. He didn't need the stone to be rolled away to be resurrected. Тэр амьлахын тулд энэ чулууг зайлуулах шаардлага гараагүй. He was already alive before the angel rolled away the stone. Тэр чулууг зайлуулахаас өмнө Есүс Христ амьд байсан гэсэн үг. We need the stone to be rolled away Бид нар яах вэ гэхээр бидний чулууг зайлуулах хэрэгтэй байна гэсэн үг. because rolling the stone away gave us the perspective of the inner reality. Юу гэсэн бэ гэхээр нөгөө нэг чулууг зайлуулах үед тэр бодит дотор бид байгаа зүйлсүүдийг олж харах боломжийг хүмүүст олгож байгаа. The inner reality of the tomb was that Jesus was alive. Тэгээд түүний тэр бодит байдал нь юу гэсэн бэхээр Есүс Христэнд амьд гэдгийг харуулж байгаа тэр нотлогоо болж байгаа. Anyone who believes in Jesus, as he says in Romans, Ром номдэр Христэд итгэж байгаа хүн болгон the moment he believes in Jesus, the inner reality is that he is the Son of God. Есүс Христэд яг итгэх мөчөд тэр өөрөө аль хэдийн Бурхны хүү болсон юм а гэдгийг хэлж байгаа. But those others, others, Харин нөгөө хүмүүс чинь яаж ийнө гэхээр бусад are not хүмүүс able to see the inner reality. тэр хүний дотор байгаа тэр яг Бурхны хүү болсон тэр бодит байдлыг шууд нүдээр харах боломжгүй. Just like the women and the disciples were not able to see the inner reality of the tomb unless the stone was rolled away. Тэр чулууг зайлуулж хүмүүс очиж дотор нь хараад Есүс Христ үнэхээр алга байна. Тэр амьлсан юм байна гэдгийг бодит нүдээр харах боломж байхгүй байсан. Тэр чулууг зайлуулаагүй бол харах боломжгүй байсан. It's exactly the same way with us. Яг бидний хувьд энэ яг л адилхан. At the baptism, the stone is rolled away. Баптизм хүртснээрээ бид нөгөө чулуу чинь өнхөрч гинэ гэсэн үг. And everyone else can go and see. Тэгээд Oh. хүмүүс хараад It's a new creature. энэ шинэ бүтээл болсон байна. It's a new creature in Christ. Христ доторх шинэ бүтээл байна энэ хүн гэж хэлнэ гэсэн үг. Hallelujah. Халелуя, Бурхныг магтъя. Now, reality is that just like women and disciples, some people are getting scared. Яасан бэ гэхээр нөгөө эмгтээчүүд болон тэр очсон хүмүүсүүд хараад айсан ба. Instead of rejoicing over what's happening, they are getting scared. Хараад уг нь баярлах ёстой байсан чи хараад айсан байна. And the angel says, don't be afraid. Тэгээд Тэнгэрэлч юу гэсэн бэхээр бүү ээ гэж хэлсэн. Don't be afraid. Бүү ээ. Baptism does not save anyone, but is a proof. Тэгэхээр баптизм ядгүй хин нэг аварч байгаа зүйл бол биш, харин аврагдсан гэдгийг нь харуулж байгаа баталгаа болж байгаа. Just as resurrection did not make Jesus the Son of God, but it was a powerful proof. Тэгэхдээ Христийн амьлалт нь болвол Христийг Бурхны хүү болгочихж байгаа юм бол биш, харин энэ Бурхны хүү гэдгийг нь нотолж харуулж байгаа тэр үйл явдал байсан шиг Jesus was баптизм болвол биднийг Бурхны хүү юм а гэдгийг харуулж байгаа тэр үйл явдал. already the Son of God before the resurrection. Есүс Христ үхлээс амьлахаас өмнө ч гэсэн аль хэдийн Бурхны хүү байсан. Just like those who are being baptized today became sons of God the moment they believed in Christ. Яг өнөөдөр баптизм хүртэж байгаа тэр хүмүүс яах вэ гэхээр Есүс Христийг өөрийн аврагч эзнээ болгон хүлээж авах тэр мөчтөл Бурхны хүү болсон. Харин баптизм хүртснээрээ Бурхны хүү болж байгаа юм биш. Please read Galatians 2:20. Галат номын 2-ын 20-ыг хамтдаа гаргацгаая. Энд юу гэж хэлсэн бэ гэхээр амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Идүүгээ Махмуддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өгсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм а гэсэн. Amen. Амен. And then let us read 1 Peter 3:21. 1-р Петр 3-ын 21-ийг уншия. Үүний тусгал болох баптизм нь Есүс Христийн амьлалаар дамжин одоо та нарыг авардаг. Баптизм нь биеийн бузрыг арилгадаг биш, харин Бурхан дүрх сайн мэс чанарын төлөөх гуйлт юм а. Baptism is a picture of an illustration. Баптизм нь тусгал гэж хэлсэн байна энд. It's an illustration of the inner reality. Таны дотор юу болсон тэр
бодит тэр байдлын тань гаднах илэрхийл тусгал гэж хэлсэн. Inner reality that the conscience is clear. It was justified. Тэгэхээр дотоод таны доторх тэр бодит байдал нь юу гэхээр та зөв болсон гэсэн. Here is the great picture of the resurrection and baptism. Тэгэхээр баптизм болон үхлээс амилсан Христийн амилсан тэр зүйл юугаар холбогдож байна вэ гэхээр In Galatians 2:20 it says I have been crucified with Christ. Галаат 2:20 дээр би Христтэй хамт цовдлогдсон юм а гэж хэлсэн. The moment the person enters the water, Тэр баптизм хүрч байгаа нэгэн усан дотор орох үед the person is asked if he believes in Jesus Christ. тэр хүнээс асуудаг чи Есүс Христэд итгэж гин үү гэж. This is the moment of identification with his crucifixion. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Есүс Христтэй хамт би цовдлогдсон юм а гэдгийг та амаараа хэлж илэрхийлж байгаа гэсэн үг. The moment he is immersed in water Тэр Христ та усанд болохох үед is the illustration of being buried with Christ. Христтэй хамт тэр оршуулгдсан юм а гэдгийг илэрхийлж байгаа. The moment you get out from water Та уснаас гарах үед is the moment that shows the resurrection. тэр Есүс Христийн амьллыг харуулж байгаа. Just as Christ resurrected from death. Христ үхлээс амьлсан шиг би түүнтэй амьлсан гэдэг тэр Resurrected to new life. шинэ амьдрал руу би амьлж гинэ гэдгийг харуулж байгаа. So, hallelujah. Халелуя. Бурхан I алдарш. praise the Lord for every and single one of you who are being baptized today. Өнөөдөр баптизм хүртэж байгаа хүн нэг бүрийн төлөө Бурханд би талархаж байна. You're the best reminder of Christ's resurrection for us today. Та өнөөдөр Христ үхлээс амьлсан юм а гэдгийг бидэнд харуулж байгаа тэр илэрхийлэл болж байгаа. And I pray that you live out your new life with Christ with faithfulness. Тэгээд түүнд итгэсэн итгэлээр үргэлжлүүлэн Бурхантай амьдрах тэр шинэ амьдрал руу орж байгаамаа гэдгийг харуулж байгаа. And if you're here and you never accepted or received Christ, believed in Christ, Jesus, as your Savior and Lord, Та өнөөдөр энд байгаа хэдий ч гэсэн Есүс эзэн та миний аврагч, миний эзэн болооч гэж та хүлээн зөвшөөрөөгүй бол I ask you, do not leave here today until you believe in Jesus. та Христэд итгэлээ эндээс битгий яваараа гэж би таныг гуйж байна. Do not gamble your eternal faith on a religion. Та өөрийнхөө мөнхийн тэр хувь заяаг ямар нэгэн шашинд өргөж битгий амьдраараа гэж хэлж байна. But secure your eternity in Jesus. Харин өөрийнхөө ирээдүйн мөнхийн тэр хувь заяаг Есүс Христэдийн дотор хамгаалаараа гэж би таныг хэлхийг Amen. хүсэж байна. Амен.